Хэнти би аим гоё зүгсээ. Ингэж харагдчихээн. Тэсэмэцэн манайхаа энэ наад өнөөдрийн бичлэгээр болохоор Дубай шоколадны бичлэг аа. Яг хоо жоохон хоцрогдсон байж магадгүй зэ. Гэхдээ уусаа одоо би 100к өрөх чагаа учраас дагагчтай зориулаад одоо яг ингээ өссөн бичлэгийг хийж өгье гэж бодсон. Тэгээд би яг 20 хоног ингээ материалуудаа цуглуулад жоохон удацсан. Тэгээд одоо болохоор бүх материалууд бэлэн байна. Бүгдээ хийж эхэлцгээе. Тэгээ би манайхаа яг өөртөө хэрэгтэй гэсэн ингээ одоо ктефи яг хэсгүүдээ ингээ авцсан. Тэгээ бүгдээ яг энийг ингээ аваад яг бэлэн болгоод хэрцснийхаа дараа таад үзүүлье. Ийм аяг авчирсан. Энэ аягийн дотор болохоор би гүзээлцгэнээ тэгээд цэний писташио кремтэйгээ холсныхаа дараа яг энд ингээд Дубай шоколадыг ийм бар хийн. Барны кап хийн. Тэмүүтээ ийм хэвэн дотор анийг таад бас бичлэг үзсэн баг. Би энэ анийг ячилсан хэв. Тэг би яг энд дэр ингээд шоколадыг хийн гэдэг ийм хоёр шоколад гаргах хэмжээний ктефиг авчи. Тэгээ ерөөсө хуурах учраас ер нь надад амар жоохон болчих юм санагдаад байхгүй юу? Тийм болохоор хангалттай аваад хичээд тэгээ таатай уулзсан. За хэрсэд ирлээ. Тэг би яг өмнө нь яг энэ бичлэгийг ингээд Дубай шоколад хийх гээд ингээд ктефи яг би ингээд нэг хүн заржингууд захиалаад авсан. Тэгсэн чинь guess what happened? Хөгжтэй ирсэн зөө. Тэг би яг анхандаа болохоор ингээд мдээгүй. Тэг ингээд за хийгээ маргаашны ингээд бүх юм бэлдсэн. Яг ингээд ирчих гээд тэгсэн чинь хөгц өнөртэй бүр ингээд нүл хөгцсөн. Ер нь бол ктефи авсанаа дараа дандаа хөргөчн дотор хийхгүй бол хөгцөрчдөг юм байл шүү. Тэг тэр аль уншиж юмсан. За яаж шарах вэ гэхээр ийм масла авч агаад би саний ктефигийн зүгээр ингэж хуурсаар агаад шаргал бор хатуу ширчгэнсэн болох хэвээр. Яг оригинал ингээд Дубай шоколад харах юм бол ингэнгүүд ингээ гоё крими агаад доторх нь ийм тэнгүүд хүмүүсийн яг хийгээд байгаа юм ийм ингээ доторх нь ийм хатуу ийм харагдаад байгаа байхгүй. Тэгээ яг үндэ бол дотор нь ингээ тахины хийх хэрэгтэй мэлээ. Тэгээ би яг тэр тахиныг ингээ олохгүй байсан болохоор ингээ интернетээр хайсан чинь тахиныг оронд хэрвээ ингээ писташио крем чи ямар чихэргүй байх юм бол молоко хийрэ гэсэн. Тэгэхээр би бас молоко авсан. Бүгд молоко хийн. За шараад аваад ирлээ юм хатуу ширчгэнсэн юм боллоо. За одоо болохоор писташио крем. Энэ дотроо ингээд нэг юм том самарны юутэй. Тэмээд тусаа том самарны юутэй. Нүг peanut butter гэдэг чинь peanut butter-ын яг энэ шиг амттай зөө. Гэхдээ ямар ч сахаргүй юм шиг бах юм. За одоо энэ дээрээ pistachio cream хийгээд хэрэг хэмжээтэй юм бол. Тэгэхээр жоо хийчих. Энэ өнгөнд бол яг Дубай шоколадны өнгө нэ. За энэ дээрээ молоко. Тэгээд молоко нэмээ юмуд би бүр амар гоё шоколад хийх юм санагдав. Молоко болохоор нэг амар их ш. Юм хөө. Ийм. За ихтэй зүгээр энийг намсч үзье юм. Энэ бүр аим гойдох юм. Би бүр яг ингэ төсөөлөг үгүй. Яг үндэ бол яа гэж бодчих энэ нөгөө нэг би сая яг ингэж харж байхдаа дангаар нэгдэж байгаа байхгүй. Шижгнөрөө айгүй бэлэр амтайсан. За яаж идэндээ гэж бодчихсон чи харин гайгүй шүү. Шүү дээ. Бүгдээр шоколадаа хэлж байгаа хооронд гүзээлцгэнтэй капа хий. Би ингээ бүх ногоонуудыг авцсан. За ингээ гүзээлцэн ингээ дүүрийгүү. Иймэрхүү таваад тавыг хичтүү. Тавыг хийгээд шоколадаа тийм. Хайлж байгаа хооронд бүгдээр шоколаднаас авчиж зүгж. Тара шоколадаа хийсэн. Одоо дахиад бүгдээр писташио крем аваад царайлаг удаад гэх юм бүр би бүр энийг идэхээс бүр амар excited байна. За ингээд тэгээд дээр нэг 2 3 шиг гүзэлцгэн тэгвэл тавьж өгөөд наяг ингээд тавьчих. Strawberry Dubai шоколад. За энийг ингээд энийг бүгдээрээ дараа нь цуг идэх зэн саний шоколадтайгаа. Миний тэр шоколад болчлоо. Одоо энэ хивэндээ шоколад нэмгэн баг тусмаа гоё ирэх. Ингэсэн одоо жоохон шоколадаа буцаж савруугаа юм.
За ингээд 5 минут уу. За нэг хаттлан бүгдэрээ хөргөч нүтрий. Энэ 5 минутын дараа бараг хөлтчлөө нэртэ. Одоо энэ дээрээ pistachio paste бүгдээрээс энийг бэлдсэн юм аа. Тийм. Өөрөө яагаад ч аим гоё. Тэгээд доторх нь амар тийм өмнөх миний тэр хуурамч жоохон авч идчихсэн юм болохоор доторх нь бүр амар тийм муухай эсэхгүй юу. Тэсэн чи одоо энэ бол бүр хамаагүй гоё. Дээрээс нь шоколад хийн. Маш баг зэрэг манайх баг зэрэг. За эцсийн бүтээгдэхүүн ингээ боллоо. Одоо энийг дахиад 5 минут. Дахиад 5 минут гинэ үгүй шүү дээ. Жохон байлгч тийм үү. Жохон удаа ингээ гоё доктортой байлгсныхаа дараа бүгдээрээ ASMR-аар иргээ уулзцаая. За 30 минутын дотор ингээд миний шоколад маань амар гоё хөлдөөд бүр ингээ гоё бичээд нэг амар гоё болчлоо. Тэгээ бүгдээрээ идэж үзье одоо. Тэгээ би ASMR хийндэ зөө. Энэ хартаа. Энэ хий ямар сони ив юм нахаа. Ер нь бодоод чи юм бэ. Энэ яваад дундаа нэг ийм зайтай ингээд ийм байгаа штэ. Дундаа нэг ийм авар таврагтай байгаа штэ. Эдгэр нь шоколадыг ингээ аваад дундуур ингээ хуулах гэдэг тийм ээ. Тийм яг хуяг хугарлаа манайха ингээл сав бүгдээр уулчих. Guys, look. Нэг гарыг хартаа амар болцсон. Харагдах байдал надад хамгийн чухал санагдаж байгаа. Тэгээ би бол яг өөрийнхөө энэ харагдах байдалд нь 10-аас 10-ыг өглөө. Яртаа та нар. Бүр яг гойлсон маа хэмжээнийг дундхан таарсан шоколад нь 100 биш. Тэгснээр тэр дундхан яг тейфийн гоё харагдаад гоё нөгөө ийм. За, let's try. Guys, I'm going. Би бүр яг ингэ тэгж бодсоохгүй юм. Ногоон самбар одоо пистачиогийн крем баа штэ. Би тэрийг ангаар нь идсэн чи бүр амар хуурцсан зоохгүй. Тэгсэн чинь ингээд дотор нь молоко хийгээд яг кафе шоколадыг хольж идэхээр цал өрөөд юм зөө. Тэгээд бол бүр амар гоё санагдлаа. Амар гоё юм. Амттай би бүр үнэхээр гоё чи. Энийг бол ингээд би бүтнээр нэнгс идэж чадхаар. Бэм гоё ч. Би топашлатын доторх ингээд одоо ногоо юм нааштай айгуу тийм ялуун биш. Гадна л шоколад нь л ялуун болохоос ш. Доторх нь ерөөсөө тийм ялуун биш. Бичэн дээр нэмхэн peanut butter тэгээ молоко нэг тийм шинхэн тийм крем. Тэгэл шоколад ер нь тийм хамттай. За тэгвэл одоо strawberry топаш шоколад идэж үзье. За ингэж харагдаж байна. Топаш шоколад дээр нэмхэн гүзэлцэх. Гүзэлцэн брэм гоё. Би одоо ер нь бол бялуурж эхэлж юм өдөр эндээс нэг за тэгвэл томоос нэг идчих тийм лөө. Надад зөө аль нь илүү таалагдсан бэ гэхээр яг амар сонгоход хэцүү зөө. Гэхдээ ер нь бол энийг сонглоо. Энэ бол 10-аас 10 за 10-аас 10 өгч зөө. Энэ шоколадыг болохоор ингэж хазаж идэж мэдэх нь амар кайфтай за. Би бүр ингэж би ерөндөө бошклад хийж зардсан юм билүү ямар гоё харагдсан бэ. 10-аас 9 энэ болохоор 10-аас 10. Би ерөөсөө өөрийгөө энийг ерөөсөө гоё амттай байна гэж төсөөлөг байсан болохоор амар баяртай байна. Хийх чагаа бол зөө. Шоколадыг гоё нэмхэн хий. Тэгвэл амар гоё амттай байна. Тэгээд энэ
одоо доторх крем нь хийхдээ жоохон молко хийж өгөх юм бол илүү чихэрлэг. Айгуу гоё creamy байх юм байна. Оо. Чи энэ орж ирээд үлээ. За. Манайха би дадлахтаа явахгүй жоохон аим шиг зэрэгтэй байгаа. Хэнти. Би аим гоё зүгсээ. Нөө авч ичжээ дубачнаас гонтой шүү. Тэг нэг хуран зараад чи тэнс гонтой. Хөөстэй. So good. Энийг хийдэл хараад. Тэг би бүр аим шокнд ороод өөрөө аим гоё хийсэн болохоор. За өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ бүгдээрээ хамт уулзцгаая. Тэгээд өөр асуулт тодруулах юм байх юм бол миний IG-г дагаарай зөө. Та нар лайка, subscribe та хоёулын дараад тэгээд дараагийн бичлэгээр ороорой.